Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бүгдээрээ 13 оноос эхлэн Америкийн нэгдсэн улсын Мичиган мужийн Нотон Шорс хэмээх жижиг хотод гарсан цуврал аллахын иргэний талаар ярилцсан. Сүүлд гэмт хэрэгтэн баривчлагдсны дараа түүний өдөр тутмын амьдрал, үзэг дуртай зүйлс, цуглуулж исэн эд зүйлс нь ил болсон бөгөөд тэдгээр нь үнэхээр цочирдмоор байсан. 2013 оны 4 сарын 26-ны өдөр Джессика ердийг шиг ажиллаа хийжээ. Тэрээр Стүүмүрэг дэх Эксон гэх шатхуун түгээх станцд ажилладаг. Хойд Америкийн шатхуун түгээх станцуудын ихэнх нь дотроо дэлгүүртэй. Ялангуяа бэлэн мөнгөөр тооцоог үйлчлүүлэгчид гадаа автомат машин мөнгө хүлээж авдаггүй учраас дэлгүүр орж төлбөрөө ийгээд дараа нь гарч ирж бензин авдаг системтэй. Джессика энэ дэлгүүрт кассын ажилд хийдэг. Дэлгүүр ихэвчлэн орой 11:30 хүртэл ажилладаг бөгөөд хаах цаг төхөж Джессика харихаар бэлтжив. Гэрт 3 настай хүн хүлээж исэн болохоор дэлгүүрээ хурдан цэвэрлээд гэртээ харъя гэж боджээ. 10 цаг 55 минутанд нэг үйлчлүүлэгч орж ирж асаагаар худалдаж авснаас 12 минутын дараа дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч болох замын эсрэг талд ажилладаг Грег орж иржээ. Тэрээр ихэнхдээ хаахын өмнөхөө орж ирдэг байсан ч өнөөдөр Джессика харагдсангүй. Грег агуулгах руу орж офисын хаалгыг татаж Джессика гэж дуудсан ч хариу байсангүй. Бүр ундаа өрдөг том өргөчний арын эсгийг шалгаж үзсэн ч Джессика байгаагүй тул өөр газар очиж бензин ихээс гэж бодоод дэлгүүрээс гарах гэтэл кассын машин нээлттэй байх ба дотор нь бэлэн мөнгө, хажууд нь Джессикагийн төрөвчэв. Ингээд Грег ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч 911 дуудлага өгчээ. Цагдаа нар ирж нэгнгүү хайсан боловч Джессикагийн уул мөрөө олтоогүй тул дэлгүүрийн эзэнд мэдэгдэж эзэн нь дэлгүүрийн менежер Сью руу залгаж шалгаж үзхийг хүссэн. Сью дэлгүүрийн ойролцоо амьдардаг байсан тэрээр хэдхэн минутын дараа ирж цагдаа нарт Джессика энэ цагаар байнга ажиллаа хадаг. Каса нээлттэй орхиод алга болно гэдэг байж боломгүй зүйлгээд зогсоол дээрх машинуудаас нэг нь Джессикагийн хулгыг баталж өгснөөс гадна дотор нь Джессикагийн төрөвч, тамхи, хүрэм зэрэг бүх хувийн эд зүйлсэжээ. Тэгвэл Джессика энэ оройн цагаар дэлгүүрийн хаалгыг нээлттэй үлдээж машин болон хамаг юм орхиод хаашаа явсан юм бол төрөвчөнд нь $400 бэлнээр байсан нь дээр нь биш гэдгийг баталсан. Бүх зүйл байрандаа байхад зөвхөн Джессика л алга болсон байлаа. Тэрээр 1987 онд төрсөн 3 эгч дүүсийн баган 20-од наснда Дакота эмээх залуутай танилцаж хүүхэдтэй болсон ч тэд гэрлээгүй сүү тавьсан байдалтай. Хүүхдээ төрөх үед Дакота ажилгүй болж Джессика ганцаараа гэр бүлээ тэжээх шаардлагатай болсон тэрээр Эксон колонкийн дэлгүүрт өглөөнөөс орой хүртэл ажиллаж гэрийнхээ гол санхүүг нуруунд дээр өрдөг. Сүүлийн үед тэрээр сэтгэлээр унах болсон нь хамгийн дотны найз байсан их чинь Флоридараа нүүж ээж нь ч бас 90 минутын зайтай өөр газар руу нүүсэнтэй холбоотой. Цагдаа нар Джессикаг хайж авах үед менежер Сью мөрдөгчд хандан захирал над руу залгахаас өмнө би нөхөртөөгөө мотоциклоор колонк хайж өнгөрсөн. Тэр үед нэг с ิจ гтэй мөнгөлөг өнгийн минивэн зогсож байсан гэжээ. Сью бараа үргэлтийн цаг биш байхад яагаад энэ зогсож байгаа юм бол дээрэм гарч байгаа юм биш үсттэй гэж боджээ. Хойд Америкт дэлгүүрийн дээрэм их гардаг тул зарим мужид оройн 10 эсвэл 11 цагаас хойш дэлгүүрүүдийг хааж зөвхөн жижиг цонхоор үйлчилдэг систем байдаг ч Джессикагийн ажилдаг колонкод тийм хамгаалтын цонх, төмөр тор, тэр байтугай хяналтын камерч байгаагүй. Менежер Сью нөхөртөөгөө буцаж ирээд хартал нэг эрэхтэй дэлгүүр болон машины оронд хэд хэд удаа явж машин руугаа юм зөөж игээд дараа нь хаалгаа хаан 50 гэгч нь машинаа жолоотод явжээ. Сью болон түүний нөхөр эрэхтэйг зүгээр л хачаа хачиж гин гэж бодоод онцгой ач холбогдол өгөөгүй. Тэд машины дугаарыг санаагүйч ямар загварх байсныг тогтоосон байжээ. Удалгүй цагдаа нар колонкийн арын хэсгээс с ิจ гтэй улмөр олсон нь цусны толб болон Walter Laser гэх карбоны брэндтэй холбоотой шошоо олцсон байна. Цусны дээжийг шинжилгээд Джессикагийн ДНХ-тэй таарсан. Цагдаа нар Джессикагийн сүйд залуу Дакотатой холбоо барьж ирснийхэн дараа хамгийн сүүлд хизээ Джессикаг харсан тухай асуухад өглөө 8 цагт ажилдаа явахт нь харсан. Хэрэг гардаг өдөр хүүхдээгээ бүтэн өдөржингөө гэртээ исэн гэж мэдүүлсэн. Тэд ганцхан машинтай. Тэр нь колонкийн зогсоолт байсан гэхээр хэрвээ Дакото гэмт хэрэгтэн бол таксигаар ирж Джессикаг хулгайлаад буцаад явах нь логгүй дутуугүй. Мөн түүний утасны байршлыг тогтооход өдөржингөө гэртээ байсан нь батлагдсан. Мөн Джессикагийн алга болсон хугацаа ердөө 12 минут. Асаагаар авсан үнээс Грег ирэх хүртэл машингуу Дакотогийн хувьд энэ бүгдийг 12 минутанд дамжуулах нь боломжгүй учраас с ิจ гтнүүдийн жагсаалтаас хасагджээ. Маргааш нь Джессикагийн ээж 90 сурвалжлах хуудас тарааж нөгөө талд менежер Сьюгийн тусламжтай гэмт хэрэгтний ам зургийг гаргасан боловч дэндүү нийтлэг царайтай цагаан арьстай эрэхтэй байлаа. Мөрдөгчид колонкийн дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг хүмүүсийг байцааж эхэлсэн. Джессика 25 настай залуухан эмэгтэй учраас түүний араас гүдэг ирчүүд олон байжээ. Тэдний нэг нь дэлгүүрийн сантехникийн ажлыг хариуцдаг Джесс гэх залуу. Джессика алга болсон тэр шөнө Джесс түүнд хайртай гэдгээ хэлж надтай хамт амьдраач. Хоёулаа энэ хотоос явж хамтдаа шинэ амьдрал эхлүүлэе гэж сэтгэлээ илчилжээ. Мэдээж Джессика татгалцсан.
Мөрдөгчид Джессиг татгалцсан хариу сонсоод Джессикад өссөн ч түүнийг хулгайлж хорьсон байж магадгүй гэж сэжгэлсэн боловч Джесс өөрийгөө буруугүй гэдгийг батлах боломжтой гэдгийг хэлсэн. Тэрээр Джессикагаас татгалцсан хариу авсныхаа дараа дэлгүүрээс гарч зогсоолт авах машиндаа суугаад 10:30-аас 11:30 хүртэл буюу бүтэн цагийн турш их нэртэйгээ уцаар иржээ. Джесс их нэртэй байсан бөгөөд Джессикад би их нэрээсээ салах болохоор надтай уулзаад гэж гуйсан. Түүний машиндаа уцаар ярьж ясан хугацаанд Джессика улгаалагдсан цагтаа яг таарахаас гадна Джессикаг алга болох үед колонкийн зогсоол дээр байсан нь тодорхой болжээ. Цагдаа нар Джессийн микроавтобусанд нэгжлэх хийсэн бөгөөд машинд байсан блэк бокс дээр их нэртэйгээ ярьсан бичлэг нь тэр чигтээ үлдсэн. Ингээд тэр сэжигтнүүдийн чагсаалтаас асагдсан байна. Хэрвээ их нэртэйгээ ярьсан бичлэг нь байгаагүй бол хилс эрэхт орох магадлал өндөр байсан. Джессикагийн араас гүдэх хүн зөвхөн Джесс байгаагүй. Менежер Сьюгийн төрсөн ах Роб сарын өмнө Джессика түүнд би нөхөртөөгөө таарамжгүй байгаа. Удахгүй салаад энэ хотоос явна гэж ярьсан бөгөөд үүнийг сонссон Роб Джессикад хамт амьдрах санал тавьсан ч татгалцсан. Роб татгалцсан хариу авсан ч хүн дээр тусгаж аваагүй бөгөөд ердийг шиг харьцаатай байсан гин. Джессикаг алга болдог өдөр тэрээр загсан явсан гэдгийг мэдүүлсэн бөгөөд утасных нь бичлэг авсан видеонууд түүнийг загсан явж ясныг баталсан. Ингээд мөрдөн байцаалт ямар ч хагцгүй явсаар 7 сарын хугацаа өнгөрөв. Нэг өдөр мөрдөгч Джессикагийн ээжтэй уулзахад манай охины өдрийн тэмдэглэлээс ямар нэгэн сэжвэр гараагүй юу гэж асуусан. Мөрдөгч ямар тэмдэглэл гэж гайхахад ээж нь би Дакотод хэрэг гарснаас хэд хоногийн дараа охиныхоо өдрийн тэмдэглэлийг олж сэжвэр ээж магадгүй цагдаад өг гэж хэлсэн ч ойлголоо гэж хариулсан мөртлөө өгөөгүй ээжээ. Цагдаа нар шууд Дакотогоос өдрийн тэмдэглэлийг авч тодорхойг нь уншаад яагаад өгөөгүйг нь ойлгосон. Тэмдэглэлээр Дакото Джессикаг хэрхэн хянаж, хардаж, түүнд яаж донтсон байсан тухай маш олон зүйл бичигдсэн байв. Тэрээр Джессикагийн утсыг байнга шалгаж, машин тусдаа авахгүй, нэг машинаа дундаа хэрэглэнэ гэж хяндаг байжээ. Бүр нэг удаа Дакото Джессикаг хүлж хаад газар шидэж яхад нь 3 настай хүн өрөөнд орж ирээд харсан тухайж бичсэн байв. Дакото эхнэрийнхээ амьдралыг хинжээснаа хүлээн зөвшөөрсөн ч бие мах бодод нь хаалтж байгаагүй гэж үгүйсгсэн. Хэдийгээр Дакотод аллан үлдэх шалтгаан байсан юм шиг харагдаж байгааж тодорхой нотлох баримт байхгүй бөгөөд түүнийг хэрэгтэн байх магадлал бага гэж мөрдөгчд үзжээ. Ингээд хэрэг мухардалд орж Джессикаг амьд хэсгийг ч мэдэхгүй байсаар цаг хугацаа өнгөрсөөр 2014 оны 6 сарын 29-ний өдөр буюу Джессикаг алга болсноос хойш 10 сарын дараа Дэлтон Тауншип гэх газраас нэг эрэхтэй 911 дуудлага өгчээ. Энэ газар нь Джессикагийн алга болсон колонкоос хойд зүгтээдэг 24 км-ийн зайтай. Нэг эмэгтэй замын хажууд унтсан байна. Машинд мөргүүлсэн бололтой толгой нь маш их гэмцэн харагдаж байгааж амьсгалж ийн гэжээ. Марк Мишель хэмээх хосууд машинаар явж байгаад эмэгтэйг олсон. Тэд эхлээд амтан байна гэж утсан ч ойртоо тартал эмэгтэй хүн бүр хөрш Беки гэдгийг удалгүй таньжээ. Беки тэр хаваар байнга гүйж тасгал хийдэг. Эхлээд машинаар дараа цугцсан гэж утсан ч эмхийг ирээд Бекиг шалгахад машинд мөргүүлсэн биш толгойдоо буудуулж нас орсныг тогтоосон. Толгойнхоо ард талд 3 удаа буудуулсан бөгөөд маш ойрхон занаас буутсан гэж дүгнжээ. Тэрээр эмнэлэгт хүргэгдэх замдаа нас орсон. Хэргийн газраас Бекигийн утас чихвч нарны шил болцсон бөгөөд замаас нэг ойролцоохоо өвсөн дундаас 2 ширхэг сумны онгоо олджээ. Цогцост хийсэн задлан шинжилгээгээр бэлгийн хүчирхийлэл эсвэл зодуулсан уулмөр байгаагүй. Хэрэг өдрийн цагаар буюу 5 цагийн орчимд гарсан бөгөөд дээрэм эсвэл бэлгийн хүчирхийлэл биш ямар ч зориггүй мэт бууны халдлага байлаа. Бекигийн жинхэнэ нэр нь Ребека. 1977 онд төрсөн хэрэг гарах үед 37 настай байсан. Тэрээр 10 жил хамт амьдарсан Кевин хэмээх найз залуутай нэг охинтой байжээ. Кевин бойлер суурлуулах засвар үйлчилгээ хийдэг бол Беки физ гэмтэлгээний эмч. Цагдаа нар Кевин Бекигийн үхлийн тухай мэдгэхээр гэрт нь очиход маш их цочирдож хамгийн сүүлд хизээ Бекиг харсан тухай асуухад өглөө 8 цагт охинтойгоо гэрээс гарахад зэрэгцээ тэр тус ажилдаа явсан гэдэг. Кевин тэр өдөр охин Элийг аваад хойд зүгтах цуслан руугаа явсан бөгөөд цуслан гэрээс нь 1 цаг хагасан зайтай. Цагдаа нарыг очиход ердөө 10 минутын өмнө Кевин охинтойгоо гэртээ орж ирсэн байв. Хамгийн сүүлд 5 цагийн үед Бекигээс тусландаа сайн амарч гараа гэсэн мессеж ирсэн тул гэртээ ирээд бит хоёрыг байхгүй болохоор мессеж утсан баг. Тэгээд гүүхээр гарчтай гэж утсан тухайгаа хэлдэг. Цагдаа нар энэ удаад ч нөхрийг сэжгэлж түүнийг цагдаагийн газар руу авч явсан ч эргэн тойрных нь хүмүүс тэднийг маш аз жаргалтай төгс осууд байсан гэцгээдэг. Кевин бидэнд ямар ч асуудал байгаагүй. Бич, Бекиж нэг араар нь тавьж байгаагүй бөгөөд миний эхнэр хэн нэгэнд үзэн ядагдахаар хүн биш гэдэг. Кевин өмнө нь 1 удаа гэрлээ салсан. Цагдаа нар хуучин эхнэртэй нуулзахад Кевин үргэлж гэртээ байдгүй байсан болохоор ганцаардаа салсан. Гэхдээ тэр хизээч надад гар өрч байгаагүй. Хүчирхийлэгч хүн биш гэжээ. Кевин хэрэг гарах үед өөр газар байсан нь батлагдаж сэжигтэн байхаа болсон ч цагдаа нар түүнийг хүн өлсөлж аллаг үлдүүлсэн байж магадгүй гэж үзсэн. Удалгүй Бекиг нас барсны дараа Кевин 200 мянган долларыг даатгалын мөнгө авахар болсныг цагдаа нар мэдсэн ч тэд боломжийн орлоготой им хэмжээний мөнгөний төлөө аллаг үлдэхээр санхүүгийн хүндрэлд ороогүй.
2014 оны 7 сарын 1-ний өдөр буюу Бекигийн эргээс 2-7 хоногийн дараа Ноттон Шорсын нэгэн оршин суугч эмэгтэй өглөө цаг агаар сайхан байсан тул дугуй унахаар парк руу явжээ. Тэрээр дугуйгаа машиндаа ачаад парк дээр ирж бэлтгэлээ базаж итэл нэг с ижигтэй эрэхтэй өөрлөө нь ойртож явахыг мэдэрсэн. Парк болгон өөр өдөгч дугуй унах хэмжээний парк бол нэлээд том, өтгөн ой модтой, зэрлэг амьтад ихтэй хүн тааралдах нь ховор, утасны сүлжээж байхгүй тохиолдол их. Ийм паркээс ижигтэй хүнтэй таарах юм бол халдлагад өртгөд тусламж дуудах боломжгүй учраас эмэгтэй дугуй унахаа болиё гэж шийдээд буцааж машиндаа ачин паркаас гарч цагдаад мэдэгджээ. Тухайн үед энэ бүс нутагт нэг хүн алга болж нэг аллаг гараад байсан тул цагдаа нар с ижигтэй этгээдийг өмнөх хэрэгүүдтэй холбоотой байж магадгүй гэж үзээд мөрдлөгийн эмэгтэйгээс ам зураг авч ойр аваа оршин суугчдад тулахад тухайн бүс нутагт бүртгэлтэй бэлгийн хүчирхийлэл үлдэж байсан. Мичиган мужид бэлгийн хүчирхийлэгчдийн мэдээллийг нийтэд ил тод зарлалт юм байна. Цагдаа нар түүний гэрт очин нэгжлэгийн ДНХ дээж авсан боловч өмнөх хэргийн газруудаас олцсон ДНХ-тэй тохироогүй тул Джессика болон Бекигийн хэрэг дахиад дарагдсан. 2016 оны 4 сарын 16-ны өглөө Бекигийн эргээс хойш 1 жил 7 сар өнгөрлөө. Даун гэх эмэгтэй өглөө гэртээ кофе жанжитал гинэт нэг эмэгтэй туслаарай тэр буутай байна гэж орлоготод сонсогджээ. Даун цонхоор артал нэг залуухан охин ухаан жолоогүй ашгарсаар хашаар нь гүйжиржээ. Тэрээр нөхцөл байдлыг шууд ойлгож охиныг гэртээ оруулаад хаалгаад өгжин 911 руу залгаж хурдан ирээрээ. Нэг хүн энэ охиныг авч явах гэж оролдлоо. Тэр буутай одоо ч манай гэрийн гадаа байна гэж дуудлага өгсөн. Энэ охиныг Мэдисон гэдэг 16 настай. Тэрээр өмнөх шөнө нь 9:30-д гэрээсээ гарч Мэйпл Айландд болсон үдшилтэд найзуудтайгаа очжээ. Үдшилэг 12 цагт дуусч тэд өөр туслангийн байшинд болсон үдшилэг рүү явж түүдэг гал асан арх уужгаад найзууд нь түүнийг орхиод явсан мэжээ. Машингүй хоцорсон Мэдисон сандарч хүнээс тусламж гуйх гэсэн боловч шүн болсон байв. Согтуу бас ядарсан тэрээр туслангийн байшинд унтаад өгчээ. Маргааш өглөө нь Мэдисон уцгүй хаана байгаагаа сайн мэдэхгүйсэн тэрээр зам дагаж алхахаар шийдсэн. Удалгүй замын хажууд мөнгөлөн өнгийн минивэн зогсож цонхоо буулгаад дунд иргэм насны цагаан арьс дээрхтэй тусламж хэрэгтэй юу гэж асуусан. Мэдисон уцаараа хариулж болох уу гэхэд нөгөө уцаа өгөх гэжсэн нь араас машин ирж байна хурдан суучих хүргээд өгье гэжээ. Мэдисон ч ард нь машин ирж байгааг харсан тул уртлын судалтанд суув. Хаалга хаагдгүй үгүй юу нөгөө машины хаалгыг шууд түгжээд хурдтай давхиж эхэлсэн. Мэдисон ахаа уцаа гэтэл уцны цэнийг дууссан байна гэжээ. Намайг буулгачих би буумаар байна гэхэд нөгөө гинэт харын судлаас буу гаргаж ирсэн. Цочирдсан Мэдисон 65 км/цагийн урттай давхижсэн машины хаалгыг нээгээд шууд үсэрчээ. Азар хүнд гимтээгүй бөгөөд хамгийн ойр харагдсан дауныг гэрлэг гүйсэн. Гинт хэрэгтэн машинаа зогсоож бууж ирээд энэ тоглоомон буушдээ битгий хай гэж хэлсэн ч Мэдисон гүйсээр агаад дауныг гэрт орсон байна. Цагдаа нар Мэдисний мэдүүлгээр хэргийн газраас 2 ширхэг сумолжээ. Шинжилгээгээр гэмт хэрэгтэн Мэдисон руу буудах гэж гохтарсан боловч буун гатсан болох нь тогтоогдов. Бууг засгаж оролдох үед 2 сум газар унсан мэжээ. Хяналтын камер шүүхэд мөнгөлөг машин харагджээ. Энэ машин анхны охирогч Джессикаг алга болоход менежер Сьюгээ харсантай маш төстэй загвар байв. Цагдаа нар тус бүс нутагт ийм минивэнтэй 31 хүний жагсаалт гаргаснаас нэг хүнийг онцолдог. Түүнийг Джеффри Велес гэдэг. 1970 онд төрсөн энгийн амьдралтай бүр сайн дурын ажил хийдэг үлгэр жишээ иргэн мэт харагддаг хүн байв. Тэрээр Джессикагийн алга болсон колонкийн замаар байн ажилдаа явдаг бөгөөд түүний төрх Джессикагийн хэрэгээр гаргасан ам зурагтай усны тусал мэт адилхан байлаа. Цагдаа нар түүнийг гэрийн гадаа очиход Мэдисний хэлсэн мөнгөлөг минивэн зогсжээ. Мэдисон машинд хар өнгийн торой хайрцаг байсан гэж санаж исэн бөгөөд цонхоор нь нартал яг тийм хайрцаг байсан. Мэдисон ч түүнийг зургийг хараад мөн байна гэж баталсан. Цагдаа нар Джеффригийн машин GPS суулгаж 7 хоног ажигласны эцэст нэгжлэг хийх зөвшөөрөл авч түүнийг байцаахаар хэсэг рүү авч яв. Мөрдөгч түүнээс Мэдисний хэргийн талаар асуухад юу ч мэдэхгүй гэж мэлцэж манай найвд хэрэгтэн минивэнтэй төстэй машин унжээсэн гэж сонссон. Гэхдээ манай найваар ийм машин хэдэн мянгаараа л байдаг. 2012 онд илүү нэг шатхуун түгээх станц дээрээс эмэгтэй хүн хулгайлагдахад гэмт хэрэгтэн вэнтэй хийсэн гэсэн баха. Тэр үед ч гэсэн төстэй 5,000 гаруй вэн байсан гэж дуулсан. Тэр эмэгтэй нэрийн Джессика илүү гэж ярьдаг. Цагдаа нар Джеффриг авчирч байцаахтаа Джессикагийн тухай огт дуртаагүй байхад өөрөө төрүүлж түүний эргийг сөхөж нэг бүрчлэн ярьж эхэлсэн. Энэ хэрэг 2013 онд гарсан бөгөөд хэргийн талаар хүн болгон мэдчихсэн ч Джеффри нарийн мэдээлэхгүй мэт харагдахын тулд зориуд хэргийг 2012 онд гарсан гэж хэлж сайн санахгүй байгаа мэт дүрсгдэг. Цагдаа нар Мэдисон хулгайлагддаг өдөр хаана нэснийг асуухад би тэр өдөр юу ч хийгээгүй гэрээсээ ч гараагүй гэж хариулсан. Цагдаа нар бид чамайг тэр өглөө машины тос солиулсныг чинь мэдж байгаа гэхэд нэрээ сая л саналаа. Тосоо солиулсан юм байна. Тосоо солиулчаад нохооны амттай авахаар PetSmart орчоод гэртээ исэн гэж мэдүүлгээ өөрчилдөг. Дараа нь цагдаа нар түүнд цуглуулсан бүх хяналтын камерын бичлэгүүдээ үзүүлж яагаад энд байсан гэж нэг бүрчлээ асуухад мэдэхгүй юм байна. Энэ миний вэн муу юм уу?
Яаж минийх гэдгийг нь мэдж байгаа юм бэ? Минийхтэй төстэй харагдаж байгаач өөр үний хож болно гэж маш тайван хариулж яснаа. Гинэт мэдүүлгээ өөрчилж. Өө санчлаа. PetSmart-ад амттан дууссан байсан болохоор өөр газар руу явснаа одоо саналаа гэх мэтээр ердөөс сарын өмнө усан зүйлийг санахад хэдэн цаг зарцуулж байгаа нь сэжигтэй байлаа. Жефри өөрийгөө мөнгөлөг вэнтэй болохоор л байцаагдж байна. Удахгүй суллагдана гэж бодсон ч нөхцөл байдал түүний эсрэг эргэж эхлэхэд гинэт сандарч би одоо нохоогоо эмнэлэгт өргөж өгөх ёстой. Гэртээ очичоод хэрэг болвол буцаад ирж болохгүй мүү? Хармаар байна гэдэгч эцэст нь түүнийг баривчлсан. Түүнд тулгсан эрэг зөвхөн медиснийг хулгайлахыг завдсан эрэг биш. Түүнийг байцаагдж авах зур цагдаа нар гэр болон вэнд нь нэгжлэг хийж машины урд судлын доороос саарл металл хайрцаг болсон бөгөөд дотор нь Walter P22 загварын гар буу, хар бэйли, гав, дөрвөн ширхэг тариур, мөн вегра байжээ. Хаалганы халааснаас том ангийн буу болсон. Мөн машины шаланд орох нууц агуулгаас цоочтой багчны арцаг олцсон ба тэнд хоёр ширхэг Sony-гийн видео камер, олф, гинж, насан туршид зориулсан тоглоом болон медисний эрэг дээр олцсонтой ижил төрлийн сумнууд, мөн хачин зургнууд байв. Эмэгтэй хүний биеийн эсгүүдийг тэмдэглээд дунд хурд, их хурд, бага хурд гэж хаягдсан байжээ. Энэ нь биеийн аль хэсэг тарилга хийхэд эм хэр урдан шинхийг харуулсан диаграм байсан. Гэрээс нь нэг гар буу, 3 компьютер, шүүгэн нуусан хард диск, анхааржуулалтын хоолойд нуусан дискнүүд олдов. Дотор нь маш их хэмжээний хүүхдийн порнографи болон таамалж буй бичлэгүүд байлаа. Бас нэг сонирхолтой зүйл нь тэрээр маш олон баримт цуглуулсан байсны дунд Джессикагийн ажилтдаг байсан Эксон колонкийн дэлгүүрийн 10 ширхэг баримт. Тасалбар дээр кастчны нэрний хэсэгт Джессикагийн нэр байлаа. Тэрээр Джессикаг огт танихгүй мэт жүжиглэж байсан ч үндэ түүнийг ажиглаж дэлгүүрээр нь байнга үйлчлүүлдэг байжээ. Арын хашааны агуулгаас Америкийн нэгдсэн улсын цуврал алуурчдын жагсаалт бүхий бичиг баримтууд. Тэр дундаа 1979 онд 5 охиныг хулгайлж хөнөөсөн Лоренс Биттейкер болон Рой Норрис нарыг тэмдэглэсэн байв. Тэд өөрсдийн вэндээ багчны арцаг авч явж охтыг тамалдаг байсан бөгөөд Жефри тэднийг дуурайхыг хүссэн юм шиг харагддаг. Жефригийн өвөөгөөсөө өвлөж авсан хоосон байшин нэгжлэг хийхэд гараар битсэн барааны жагсаалт болсон. Тэнд сорвол, түлхүүр, малгайтай цамц, бэйли гэх мэт хэрэгслүүд бичигдсэн байлаа. Мөн подволоос нь их хэмжээний цайруулагч олцсон нь Джессикагийн цогцыг устгахад ашигласан байж магадгүй гэж сэжгэлэхэд хүргэсэн. Жефригийн машинаас олцсон Walter P22 буу нь Бекийг хөнөөсөн мөн медисний эргэн газарт олцсон сумны онгоонуудтай яг таарчлаа. Энэ бүг шалгахад Мишель гэх эмэгтэй нэрээр бүртгэлтэй. Цагдаа нар Мишелийг олж уулзахад Жефри миний бүг хулгайлсан гэжээ. Мишель Жефригийн 7 жил хамт ажилласан ажлын хамтрагч. 2013 оны 9 сард аяллаар яваад ирэхэд нууц газарт хадгалж исэн буу нь алга болсон байжээ. Удалгүй ажил дээр Жефри бууны тухай ярихыг сонсоод түүнийг авсан гэж гадралсан ч цагдаад мэдэгдээгүй. Мөн Жефри түүний дотор хувцсыг чулгайлж исэн гэн. Ингээд цагдаа нар медисний эргээс гадна Джессикагийн алан улсын эрг Бекигийн аллагад Жефриг холбоотой гэж үзэж хэрэгтэн баригдсныг зарладаг. Жефригийн гэрээс олцсон садар самун контентууд үнэхээр цочирдмор байсан. Компьютерийн хард диск болон DVD-нүүдийн хэмжээ маш их байсан тул Мичиган мужийн цагдаагийн кибер гэмт хэрэгтэй тэмцэгтөв эдгээр бичлэгүүдийг шинжилсэн. Түүний хадгалж исэн бичлэгүүд дунд хуулиар хоригдсон контентууд маш их байв. Мөн компьютероос Беки болон Джессика нарын мэдээллийг агуулсан хавцнууд байлаа. BICS гэх хавц дотор GLHDZ 13 мөн RSTFG C14 болон SCAN гэсэн хавцнууд байв. Эхний хавцын талаар ярив. Джессикагийн бүтэн нэр нь Джессика Лин Херинга. Түүний нэрний эхний үсгүүдтэй буюу GLH гээд яг таарч байна. Тэрээр 2013 оны 4 сарын 26-нд алга болсон. Англи цагаан толгой D үсэг нь 4 дахь, Z үсэг нь 26 дахь үсэг бөгөөд 13 нь 2013 оныг илэрхийлж байв. Энэ хавцад Джессика зориулагдсан тодорхойлоо. Хоёр дахь хавц нь Бекигийн бүтэн нэр нь Ребекка Сью Флеч. Үсгүүд нь RS таарч байна. Түүний амь үргэлжсэн огноо нь 2014 оны 6 сарын 29, F-н 6 дахь үсэг 14 нь 2014 оныг тус зааж байна. Эдгээр хавц дотор хохирогчдтой төстэй эмэгтэйчүүдийн бичлэгүүд, эрен сурвалжлах хуудас, сонины нийтлэл, ар гэрийнхнийх нь ярилцлага зэрэг асар их мэдээллийг цуглуулж сканертаж хийсэн байв. Тэрээр өөрийгөө кинон дээр гардаг цуврал халуурчин мэтээр төсөөлж ийм нууц код зохион өөрийгөө зугаацуулж исэн нь харагддаг. Мөн түүний компьютерт Мичиган муж даяар биеийн үнэлдэг эмэгтэйчүүдийн зураг, мэдээлэл дүрэн байсан. Хэрвээ тэр баригдаагүй бол дараагийн байна эдгээр эмэгтэйчүүд авах магадaltaй харагдсан. Бас нэг хавцнаас бага насны хүүхдүүдийн бие засчааг нууцаар авсан бичлэгүүд олцсон бөгөөд бичлэгний эхэнд Жефри өөрөө камераа суйрлуулж байгаа дүрсэн час үлдсэн байв. Цагдаа нар Жефрийг нэг удаагийн 1-р зэргийн аллага, галц зэвсэг эзэмших 4 төрлийн гэмтэрэг, хүүхдийн порнограф хадгалсан зэрэг хэрэгээр ялсан. Байцаалтын өрөөнд гаргаж ирсэн түүний дээрэнгүү зан шүүх хурлын үеэрч үргэлжилсэн бөгөөд бүх хэрэгт өөрийгөө буруугүй гэж дутагддаг. Бууны тухай Мишелээс мөнгөөр худалдаж авсан хулгайлаагүй гэдэг бол Бекигийн аллахын тухай өөрийн үеэл Кевинийг хэрэгт гүтгэж
Би Бекийг танихгүй. Кевин л хүнөөсөн гэдэгч Кевин тэр өдөр өөр хотод тэмцээ үзэжсэн нь батлагдаж худлаа болох нь тогтоогцсон. Харин үеэл Кевиний шүүхтэр Жеффри Бекийг хүнөөснийхөө дараа залгаад өнөөдөр нэг аимшигтай зүйл хийжлээ. Машин бариад явж идэл нэг хүүхэн гүүж ахаар нь хулгайлах гэж зогсоод хүзүүг нь олсоор боох гэтэл зугтчихсан. Тэгэхээр нь арт акц руу буудсан ч мөглөхөөд ахаар нь бууж очоод дахиад 2 удаа буудсан гэж хэлсэн гэдэг. Энэ нь хэргийн газрын нөхцөл байдалтай яг таарчлаа. Мэдисэн шүүхтэр ирэхэд Жеффри мэдүүлгээ дахин өөрчилж одоо санчлаа. Би тэр охиныг машинаас суулгасан нь үнэн. Тэр охин харт амиг хэрэгэлсэн юм шиг харагдсан болохоор туслах гэж суулгасан ч хаалга автоматар төвжигдэж тэр айгаад өөрөө машинаас үсэрсэн. Би араас нь бууж очоод зүгээрөө гэж асуусан гэж улаан цай худлаа ярьдаг. Түүний эсрэг маш олон баримтайлаа. Нэгт Джессикаг хулгайлахдад харагдсан Вентэй ижил машин эзэмшдэг. Хоёрт колонгоор байн үйлчлүүлдэг байсан. Гуравт Бекиг өнөөсөн буутай ижил буутай байсан. Дөрөвт машинаас нь олдсон бээлийн дээрээс Бекигийн ДНХ олцсон. Тавд маш их хэмжээний тамлалт, хулгайлах үйлдэлийг харуулсан порнографуудыг цуглуулсан байсан. 6-ад сайн дурын ажил хийдэг байсан ч цаанаа цуврал аллахыг шүтэмширдэг байсан. Тэрээр Мишелийн бууг хулгайлаагүй, Мэдиснийг хулгайлахыг завдаагүй, үеэлээсээ бууган зээлсэн гэх мэтээр олон удаа худлаарсан ч дараа нь мэдүүлэг болгоно өөрөө нэгцаасан. Түүний 2 бууны нэг нь Мишелийг байсан бөгөөд өөрийн нэрээр бүртгүүлээгүй. Бүртгүүлэх ёстойг мэдээгүй гэж мэлцсэн боловч нөгөө нэг буу нь түүний нэрээр маш тодорхой бүртгэлтэй. Компьютероос нь хохирогчтой холбоотой 2 авц олцсон. Ийм их нөхцөл байдал болон шууд нотлох баримтууд түүний гэмт хэрэгтэн болохыг зааж хахад хэрэгээ хүлээхгүй үгүйсгэсэн ивэрээ. Ихэнх нарциссист хүмүүсийн адилаар Жеффри өөрийн худал хурамгаар тангарагтнуудын шүүгчдийн саналыг авч чадна гэж итгэсэн ч тангарагтны шүүгчид түүний их зан тууртаагүй. Цаг хагасны турш хилцсэний эцэст тангарагтны шүүгчид Жеффрийг 1-р зэргийн төлөвлөсөн аллага болон галт зэвсгийн эрхт гин буруутай гэж үзсэн. Энэхүү шийдвэр нь зөвхөн амь мөрөгцөн Бекигийн эрхт хамааралтай байсан бөгөөд бусад тохирогчдын шүүхүүрэл хараах эхлэхгүй байлаа. Жеффригийн гаж үйлдэл ингээд дуусаагүй. Америкийн нэгдсэн улсын шүүх хуралд хохирогч эсвэл тэдний гэр бүлийнхэн impact statement буюу өөрт учирсан хохирол, сэтгэл санааны байдлаа илэрхийлэх боломж олгодог. Энэ нь гэмт хэрэгтний хийсэн хэрэг бусдад ямар их зовлон авчирсныг ойлгуулах, хохирогчийн сэтгэл зүйн эдгэрэлд туслах, мөн шүүгч ялын хэмжээг тогтооход авлага болдог чухал үйл явц. Гэтэл тангарагтны шүүгчдийн шийдвэр гарсны дараа Жеффригийн өмгөөлөгч Жеффри хохирогчдын мэдүүлгийг сонсохгүйгээр танхимаас гарч болох уу гэж асуусан. Шүүгч үүнийг албадах хууль байхгүй гэж хариулснаар Жеффри танхимаас гарахдаа хохирогчийн гэр бүлийнхэн рүү хэцэлж хараад тэдэн рүү агаарын үнсэлт илгээжээ. Өөрийгөө хис эрхтэн гэж зүтгэжсэн хүн яагаад хохирогчдын гэр бүлийг зориуд өдөө хатгаж доромжилж байгаа юм бол мэрэгжилтнүүд үүнийг бусдын зовлонгоос таашаал авдаг сонгодог сайкопатын шинж гэж тайлбарласан. Шүүгч дүүн хугацаанаас өмнө судлагдах боломжгүй бүх насаар нь хорих ялганалаа. Мичиган мужид нь 1963 он цаазын ялыг хаалсан тул энэ нь хуулийн хамгийн дээд хэмжээний ял. Ял сонсны дараа түүнийг шоронд руу шилжүүлэх үүргийг нэг хамгаалагч гүйцэтгэжээ. Энэ хамгаалагч шүүх хурлын турш хамт байсан бөгөөд Жеффриг хохирогчдын мэдүүлгийг сонсохгүй зогцсонд маш их дургуутсан учраас хохирогчдын мэдүүлгийн дуут бичлэгийг машиндаа чангаар тавьж 2 цагийн турш хүчээр сонсгожээ. 2018 он Мичиган мужийн Ребека Блэчийн хууль батлагдсан. Энэ хуулиар гин буруутай тогтоогдсон хэрэгтэн хохирогчийн мэдүүлгийн үеэр заавал шүүх тархинд байх ёстой болсон юм байна. Дараа нь Джессика болон Мэдисний эрг үргэлжилсэн. Энд үеэл Кевин гарч ирж цагдаа дараах мэдүүлгээ өгчээ. Джессика алга болсон шөнө Жеффри над руу залгаж өвөөгийнхөө байшинд хүрээд иргсэн. Очиход Джессика аль хэдийн наст орсон байсан бөгөөд Жеффри цогцыг нь зөхөд туслахыг гуйсан. Би түүнийг дааманд ороод урьдчилан ухсан нөхөнд буулсан гэв. Жеффри өөрийг нь Бекигийн эрэгт гүтгсэн өс сансан Кевин инхүү Джессикагийн аллагыг хамт үлдснээ хүлээсэн. Ингээд Кевин цогц зөөхөд тусалсан аллагыг нуун дарагдуулсан эргээр 1 жилийн хорих 5 жилийн тэнцэн аргалзах ял өгсөн. Жеффри Джессикагийн эргээр дахин нэг бүх насаар хорих ял, Мэдисний хулгайлахыг завдсан эргээр 40 жилийн хорих ял нэмж авсан байна. 2013 оны 12 сард Мичиганд Джессикагийн хуулийг санаачилсан. Энэ нь шөнийн 11-ээс өглөөний 5 цаг хүртэл ажилладаг шатхуун түгээх станцуудад заавал хяналтын камер суйрлуулах, дор хаяж 2 ажилтан байлгахыг шаардсан хуулиасан ч харамсалтай нь мужийн зөвлөлөөр батлагдаж чадаагүй байна. Өнөөдөр бүгдээрээ Мичиган мужийн Norton Shores хотод гарсан цуврал алуурчин Жеффри Веллисийн иргэн талаар ярилцлаа. Бичлэг маань энэ үрээд дууслаа. Сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.